3 жилийн өмнө эхэлсэн гэр хорооллын дахин төлөлтөй ажил цаашид 2 үе шаттай үргэлжлэх юм. Эхнийх нь гэр хорооллын 24 байршил барилгын компаниуд газрын эзэнтэй тохиролцож хотхон хороол барьхаа. Одоогоор энэ ажил 2444 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан явцтай. Үүнээс газраа чөлөөсөн 500 өрх буюу 2100 гэр хорооллын иргэд хашаага орон сууц болгож байранд орсон байх юм а. Ирэх 6 дугаар сар гэхэд дахин төлөлтийн хүрээнд дахин 1104 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэйгээр компаниуд барилгын ажлаар үргэлжлүүлж байна. Газар нь дахин төлөлтийн бүсэд багтаагүй гэр хорооллын иргэд дунд хизээ манай байршилд орон сууц барих болоо гэсэн хүлээлт тохиолжээ. Иймээс хотын удирдлагууд иргэд өөрсдөө газраа нэгтгээд бизнесийн төслөө гаргаад зээл авч орон сууц хороолол таамаг хавсуудыг барьжуулахыг тайлбарлалаа. Одоогоор дээрх гарцыг гэр хорооллын 9 байршлын иргэд сонгож газраар хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулж амьдрах орчноо ямар зураг төсөл зохион байгуулалттай барих вэ гэдгээ хоорондоо тохирон хэлэлцэж байгаа юм. Үүнд Сонгон архан дүүргийн 11-р хороо эхлэл иргэдийн төр зөвлөл, Сонгон архан дүүргийн 23-р хороо оргил, Баянгол дүүргийн 23-р хороо шин шийдэл, Чингэлдээ дүүргийн 17-р хороо ивэл, Сүхбаатар дүүргийн 13-р хороо эсэн эрдэнэ, Баянзүрх дүүргийн 27-р хороо дарих хотхон, Баянзүрх дүүргийн 19-р хороо цайз хотхон, Хаавал дүүргийн 9-р хороо нарлаг буян тухай, Баянзүрх дүүрэг 13-р хороо газрын эзэн Баянзүрх төслийн салбарууд багтжээ. Иргэд өөрсдийнхөө хувийн өмчийнхөө газраар нэгдээд газраараа хувь нийлүүлээд хөрөнгө босгох, бүтээн байгуулалт хийх, газраасаа байж болох хэмжээнийхээ үр ашиг хүртэх энэ төслөө бол өөрсдөө бэлэн болгож ийн гэсэн үг. Энд нь бол манай байгууллага хотын холбогдох байгууллагууд бол мэргэжил арга зүйн зөвлөгөөгийн нөгөөд ингээд иргэд хамар хашааныхантайгаа ярилцаад газартаа хавас барих уу, орон сууц барих уу гэдгээ тодорхойлоод нэгдсэн шийдэлд хүрчхүүл дэд бүтцийг нийслээс төсвийн хөрөнгөөр хийх юм а. Мөн бусад бүтээн байгуулалтанд зарцуулах хөрөнгийг нөөц талбайгаа дуудлага худалдаагаар зарж босгох боломжгүй. Учир нь энэ сонголт нь иргэдэд ашигтай юм а. Нөөц газраа дуудлага худалдаагаар зарах, түүн дээрээ орон сууц бариулаад зарах зэрэг боломжууд олон бий. Энэ бүхнийг хуршууд хоорондоо сайтар ярилцаж төлөвлөлтөө хийх хэрэгтэй гэж хотын дарга зөвлөлөө. Газраа шинчилж өөрсдөө газраа хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдгээ хамгийн сайн тохирсон эхний байршуулал Хаавал дүүргийн 9-р хороо нарлаг буян тухай хотхон. Нийт 271 айл газраа нийлүүлж 5-аас 9 давхар 1711 айлын орон сууц барихаар болжээ. Зарим өрхөнд давхар тухайн газартаа 5 хавсуудыг барина гэж тооцоолсон байна. Эдгээр 271 айл ашиглалтанд орох 1711 айлын орон сууцаасаа 1540-ыг нь бусдад зарж борлуулад зээлээ төлж ашгаа хүртгэр хаалттай хувьцаат компани хүртэл байгуулжээ. Эдгээр 271 айл ашиглалтанд орох 1711 айлын орон сууцаасаа 1540-ыг нь бусдад зарж борлуулад зээлээ төлж ашгаа хүртгэр хаалттай хувьцаат компани хүртэл байгуулжээ. Энэ нь бүтээн байгуулалт хийхэд зарцуулсан хөрөнгө буюу зээлээ барагдуулж дуусаад үлдсэн ашгаа 1 м квадрат газар нь 1 хөв гэж үнэлээд хуваана гэсэн үг. Мөн дундаасаа 70 сая төгрөг босгож ажлын зургаа буюу хэдэн 5 хавс барих уу, барилгын материал нь ямар байх вэ гэдгээ тодорхойлж дуусжээ. Ингээд зээл нь бүтчихвэл энэ хаварт багтан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр болжээ. 40 хэдэн мянган хүсэлт ирсэн баггүй одоо 40 хэдэн мянган хүн оролцсон ч үлээ тийм баха. Тэгтээ ингээд хоорондоо ээлж байгаа нь дөнгөж ихний өсөл байгаа. Ингээд чадж байгаа. Бос нь бол ерөөсөө ингээд эвлж чадахгүй ерөөсөө. Тохирч өгөхгүй хоорондоо. Үнцэнэ тохирч өгөхгүй их амаргүй. Жишээ нь гандан бол хамгийн түрүүн гандан дээр хий гэж бодсон байхгүй. Яг бол гандан үзүүлчих юм бол тэгэл энэ чинь нөгөө цаашаа явчихна гэж бодсон чинь гандан дотроо 3 фракц болж хуваагдаад тэгээ 4 фракц нөгөө намман фракц ч өнгөрсөн шүү дээ. Одоо хоорондоо 4 фракц. За тохирж өгдөггүй нөгөө төлж. Өөрөө очиж уулзлаа тохирдоггүй. Өрөөсөө тохирч өгөхгүй. Энгээс үлдээ бүр хайсан. Яг ийм байдалтай байхгүй. Нөгөө хүмүүс нь хоорондоо жишээ нь Чингэлдээд бол 9 айл тохирцсон 9 айлын хасааны газар дээр 56 айлын 5 хаус барьна гэж тохирцсон байж яснаа бот өсөрцөн нөгөө төлж. Ингээд тохирч чадсан яваа тохирч чадахгүй нь одоо хүлээгдэл байгаа байхгүй. Айл бүрийн хашаанд амбар цав, муусны нүх, түлээ нүрсний жижиг амбар гэд 20 орчим метр квадрат ашиггүй талбай байдаг. Ашиггүй талбайнуудаа нийлүүлээд эргэлтэнд оруулах хэрэгтэй. Газар багасж байгаа юм толовч үнцэн нь маш ихээр өснө. Ер нь 200 айл дундаасаа 20 м квадрат талбай нийлүүлэхэд 4000 м квадрат бий болно. Яаж ч эргэлтэнд оруулж болно гэсэн үг. Энэ бол маш их хэмжээний хөрөнгөө гэдгийг гэр хорооллыг орон суучлах олон нийтийн өмчтүүл төрлийн газрын дарга хавдарж тайлбарласан юм а.